За сайн байцгаана уу манайхаа. За Teddy-гийн гаргаж ирж байгаа хамгийн анхны охидын хамтлаг болох Meow гэдэг хамтлагийн талаар би өөрөө одын skincare гэдэг Instagram хаяг дээр 2 бичлэг оруулж байсан. За өнөөдөр болохоор Meow хамтлагийн хамгийн анхны дебют уран бүтээл болох Meow гэдэг дуу өөрийнхөө сэтгэлдлийг бас хуваалцъя гэж би бодлоо. За энэ клипийг би сая 6 удаа үзлээ. Нарийн детальтай бас харлаа. Тэгээ эхэндээ их сонирн байжгаад яваанда гайгүй болох болов гэж найдсан боловч одоо хүртэл надад таалагдахгүй байгаа хэвээрээ байгаад байна. За нэгдүгээрт болохоор энэ клип эхлэхдээ yo тэгээ мяу гэдэг эхэлдэг штэ. За тэр хэсэг нь болохоор энэ хамтлагийн Instagram дээр яг энэ reel явжсэн байхгүй яг энэ хэсэг. Яг тэр хэсгийг яг хуулбарлаад тэг чигээр нь эхлүүлчихэж байгаа байхгүй. Тэр нь надад маш том алдаа юм шиг санагдсан. Арай өөр химнэлээр эхэлж одоо өөр дүрс сцен гарч яснаа тэр хэсгийг тэр дунд нь оруулсан бол арай өөр байх байсан. Жохон юм уйдрахтай эхэлсэн юм уу? Энэ нөгөө тэ Instagram-ийн reel дээр явж исэн хэсэг биш тэ гэж ойлгохоор байсан. За дууны эхлэлээс ахуулаад төгсгөл хүртэл муу байсан гэж хэлж болно. За одоогийн байдлаар 8 цагийн дотор 3.8 сая хүн үзсэн байгаа юм байлээ. Ямар нэгэн дуу штэ. Сайн дуу бол хэд дахин сонсонж өөддгөө хэдэн 10 жилийн дараа сонсонж үнэхээр чанартай уран бүтээл бол тэр дуу хит хിവэрэл байгаад байдаг. Гэтэл энэ дуу нэг сонслоо, хоёр сонслоо, гурван сонслоо. Би бол одоо 6 удаа сонссон хэрнээ чихэнд үнэхээр тэртэй. Яагаад тэгэхээр дууны эхлэл дээр гардаг штэ. Yo. За дунд нь явж байгаа, төгсгөлд нь бас явж байгаа. Хитрхи too much yo гэж хэлдэг гэсэн. Үнэхээр тэртэй санагдсан. За энэ дуу эхлэхдээ Нарийн гэд хамтлагийн гишүүнээр бол эхэлсэн. Тэгэхээр гоё харагдчих байсан. Тэгээ дараа нь Гаваны хэсэг гардаг. Гаван болохоор ялч хөөхөн байсан. Тэр нэг сценийнх нь яг онцлог зүйл нь юу байсан бэхээр Бацилкэн дээр ингээ маш өөртөө ингээ итгэлтэй. Нэг юм хөөхөн уучраас маш гоё харагдчихсан. Түрүү нөө Нарийн хэсгийг бас ярих марсан шүү дээ. Нарийныг дүгнээд ярихад заяа. Энэ клип дээр маш их олон удаа гардаг. Уучлаарай гэхдээ зарим хүмүүс ингэ дургуун үржиж магадгүй. Гэхдээ надад бол яг Twice хамтлагийн клипийг үзэж хахад 80 их дуулаад 80 их дүрс айгүйх минут аваад идэв штэ. Яг тэрнтэй адилхан санагдсан. Яг адилхан. Яаж байгаа нэр нь яасан ч адилхан дээ. 80 нарийн те. Нарийн хэсэг болохоор зүгээр маш их гарсан. Эхлэл нь төгсгөл нь зүгээр яг ингэ соло уран бүтээлчин клипийг үзэж байгаа юм шиг санагдлаа. Сүүлдээ бүр нарийн царийг хармааргүй уйдсан гэх юм уу. За Гаван бол хөөрхөн байсан. За тэгээ миний бодлоо Гаван энэ хамтлагийн ахлагч байх болов гэсэн тийм найдлага бас төрөөд байгаа. Хамгийн их магадлал өндөр байгаа. За энэ талаар болохоор би өөрийнхөө Instagram Oddy Skincare дээр бол part 2 бичлэгэн дээр хоёулын дээр ярьсан байгаа шүү. За окей. Дараах нь болохоор Ella Gross гэрээ. Энэ хамтлагийг хамгийн хүлээлт үүсгэсэн гол хүн нь аахгүй. Ella Gross ч айл үжиний хэдэн сая дагагчтай Instagram дээр од хүн бүр багаасаа балчраасаа модель хийсэн. Гэтэл одоо болохоор 2019 оноос хойш билүү дээ. Одоо Black Label-д бол хараалагдаад дэлгдээд ингээ явж байгаа. Ингээ олон жил бэлтгэгдсэн учраас хүмүүст бүр нэлээд хүлээлт үүсэж байгаа шүү дээ. Ella Gross яаж дуулах вэ? Яах вэ гэж. За энэ хамтлагч бүр алаад өгөх нэ гэж одоо тийсэр бичлүүдийг бид нэгээр үзсээр гал надаас гадна маш олон хүмүүс үнэхээр хүлээлт үүсгэсэн байсан байхгүй. А тэгсэн чинь Ella Gross-ийн хэсгүүдийг харлаа. За Ella Gross бол яалчгүй хөөрхөн байна. За хэдэн жилийн өмнө болохоор Ella Gross-ыг дэлхийн хамгийн хөөрх охин гэж яригддаг бүр сэтгүүлдээ гардаг байсан байхгүй юу. Одоо өсөж том болоод том болсон байна. Тэгээ одоо ингээд idol хэлбрээр нь idol төр төрхөөр нь ингээд хүмүүс ингээд хүлээгээд авахд бол аюу тийм хэцүү байлаа. За хоёрдугаар болохоор Ella Gross зүгээр л тэр клипэн дээр зүгээр л хөөрхөн царай. Өөр нэг тийм ялгараал те нэг юм vibe нэг өөр идэв шүү дээ. Ella Gross-ыг Jenny-тэй та нарт харьцуулаад үзтээ. Jenny штэ. Дебют хийсэн цагаас ахуулаад хүмүүсийн анхаарлын дунд байсан, хүлээлт үүсгэсэн, хүлээлтээс ч давсан. Үнэхэр чадварлаг, бүх юм дээр чадварлаг штэ. Загварлаг, гой дуулдаг, рэп, маш гоё дүр төрхтэй. Үнэхээр өөлгөн байхгүй англи хэлтэй, гоё биетэй. Энэ бол юмны авьяастай. Blackpink-ийн дебют дуу Meow гэд хамтлагийн дебют дуутай ингээ харьцуулаад үзэх юм бол дуу нь бол хангалттай байж чадаагүй миний бодлоор. Доор нь байгаа комментуудыг харсан л да. Ер нь бол хүмүүст бол ингээ сэтгэл дундуурлах юм байл ихэнх нь. Энд бол би санал нэг байна. Blackpink заавал Blackpink-тэй харьцуулах албагүй л дээ. Baby Monster-тэй арай нэг үе гэдэг утгаараа Baby Monster-ийн Better Up гэдэг дуутай харьцуулах юм бэ. Better Up гэдэг дуу нь бол хамаагүй сайн дуу. Тэг ингээд юм ирч хүчтэй юм цоглог дуун ч гэсэн чанартай байхгүй. Ella Gross болохоор үнэхээр урам угарсан яг idol биш. Тэр хүн бол зүгээр л fashion модель хийх хүн шиг л санагдсан. За хоёрт болохоор маш муу бүжигчин юм шиг надад санагдсан шүү. Ямар ч эвсэлгүй ийм олон жил бэлтгэгдчихэж юугаа хийжсэн гэдэг шиг тий. Meow гэд хамтлагийн Instagram хаяг руу ороод үзээрэй. Тэрэн дээр аван гişүүн тавлаа ингээд бүжиглж байгаа хэсэг байгаа. Гэтэл Ella Gross
үнэхээр муу байгаа нь шууд харагддаг. Зүгээр бичлэг эхэллээ, бүжиглэлээ, нөгөө дөрөв нь яг ингээд жигт ингээд болоод байгаа хгүй. Гэтэл нэг удаан хүн, нэг ингээд болох хүн бусдаас арай онцгороод ялгарч харагдаад байдсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан Ella Cross үнэхээр муу байсан. За дарааг нь болохоор Sween гэж гишүүн байна. Одоогийн байдлаар энэ хамтлаг дундаа энэ ихний дебют хийсэн уран бүтээл дээр ганц одоо ам аварсан хүн юм уу? Энэ клипийг аварсан хүн. Энэ дууг аварсан хүн. За яа тэгэхээр I'm roaring гэдэг энэ гараа ингээд хилдэг хэсэг хумсаа ингээд цэнхрээр утцсан. Тэгээ хувцс нь яг энэ хумсных нь өнгөтэй адилхан юм цэнхэр өнгийн нэг тийм зэвүүн яг юм oversize хувцс өмссөн. Тэр гадуур хувцс нь бол амар өөрт нь гоё харагдчихилээ. Үсний засал тэр нүүр будалт үнэхээр супер. Үнэхээр өөлх юм байхгүйсэн. Sween-ийн надад нэг аураа айгу гоё мэдрэгдсэн юм. Яг ингээд клипэн дээр би бүр үнэхээр idol хүн шүү гэдэг ингээд мэдрэгдээд байсан гэх юм уу. За дараагийн бүр үнэхээр Sween-ийг үнэхээр магтмаар байгаа хэсэг юу байсан бэ гэхээр table гэдэг яг дуулдаг хэсэг дээрээ ширээн дээр ингээд дуулаа бүжгэлжээдэг хэсэг нь ямар дууны сцентэй их адилхан санагдсан бэ гэхээр Lisa-гийн Rockstar гэдэг дууны яг төгсгөл хэсэг дээр нэг мутаашруулсан R&B хэсэг байдэн шүү дээ тэмцүүлэн яг тэр хэсэгтэй айгу адилхан байсан. Дүр төрхөн ч гэсэн хувцалт нь үс засалт нь үнэхээр адилхан байсан. Хөдөлгөөн одоо ширээн дээр бүжгэлж байгаа хэсэг бол яг Lisa-гийн Rockstar-ийн хэсэгт бол үнэхээр адилхан санагцаа. Тэр нэг vibe байдэн шүү дээ. Харизм мэдрэгдсэн гэх юм уу. За дараагийн гишүүн болохоор Anna байна. За Anna болохоор яг энэ хамтлаг дундаа цор ганц Япон улсын гишүүн. Anna-гийн тэр тийзер бичлэгийг үзээд маш олон хүмүүст их таалагдсан гэх юм уу. Twice хамтлагийн цүвэтэй яс адилхан юм бэ? Ямар хөөрх юм бэ? Visual царайтай юм аа. Бүр гайхширсан хүмүүс байсан. Дийхтэй одоо гадаад үзмж талаас хөөрхөн. Тэгтээ нэг тийм хүчгүй айдал хүний нэг юм харилсан байдэн шээ. Тийм юусоо байхгүйсэн. Одоо ингээд зүйрлэж ярих юм бол тавхтай хоол ингээд маш гоё тавглаад ингээд засаа тий амттай харагдаад байгаа хэрнээ яг амсаад үтсэнгүүд давсгүй хоолтой адилхан санагдсан юм. Би бол тэгэл зүйрлэж хэлнэ. Надад бол цүйг нэ Анна бол яг тэг санагцсан. Тэгээ Аннад илүү жоох юм хүч хэрэгтэй, өөртөө жоох ихтгэлтэй байх хэрэгтэй. Итгэхий жоохон бие бариад исэн юм болов уу гэж би бас бодсон. Тэгээ энэ клип дээр Chanel брендийг илүү их сурчилж байгаа нь бол ялчгүй илт байсан. Үсний баантган дээр Chanel-ийн лого байсан. Дараагийн хэсэгт болохоор нарийн холдуулдаг яг бүтэн ингээд биеийн хэсэг гардаг хэсэг дээр юбгнийхэн дээр гинж байсан. Coco 5 гэсэн. Coco Chanel 5 гэсэн утгыг бол харуулж байгаа. Дараагийн хэсэг дээр нь болохоор Аннагийн хэсэг байсан. Үсээ ингээд доошоо ингээд шүлцсэн хоолооных нь хэсэг дээр яг нөгөө Coco Chanel-ийн одоо бэлэг тэмдэг болох тийм цэцэг байсан. Chanel брендийг бол үнэхээр сурталчилсан байсан. Аннагийн яг энэ лук нь Jenny-гийн лукээс санаа авсан юм шиг санагдсан. Яг үсээ шүлцсэн Jenny-гийн тийм лук гэдэг нь шүү дээ. Яг тэнд үнэхээр адилхан. Яг энэ клипний яг төгсгөл аван охин тавуулаа бүжгэлдэг хэсэг. Бүжийн тэглэлт бол арай дутууд чуул гэж бодогдсон. Яагаад тэгэхээр гараа ингээд алталдаг ингээд хэсэг байдэн шүү дээ. Яг тэр хэсэг болохоор надад яг үнэхээр жаахан нэг арай бикийн тэмцээнд ингээ 10 жилийн хүүхдүүд ингээ орж байгаа юм шиг тий. Энэ ямар та нар энийг юу гэж бодсон бэ? Бүжиг нь ямар санагдсан бэ? Одоо ер нь энэ бүжгийг хэнд игсэн юм болоо? Бүжгийг хэнд игсэн бас харъя да тий. Тэр юм нэр анзаараагүй юм шүү. Бүжиг нь бол үнэхээр сул байсан. За үүнээс гадна энэ дуун дээр ямар ч тийм рэп өглөлт хэсэг ерөөсөй байгаагүй. Зүгээр монотоны явчлаа. Ямар нэг тийм өрнөл хэсэг байхгүй гэх юм уу? Одоо та нар бодлоо Baby Monster хамтлагт дээр 2-3 рэп өглөдөг тийм чадварлаг охтууд байгаад байдаг. Гэтэл энэ дуун дээр ерөөсөй байсангүй жоохон юм уйтгартай гэх юм. Уг нь бол тийм рэп хэсэг чинь шинээр гарч байгаа хамтлагууд дунд бол маш чухал хэсэг байхгүй. Би Teddy Park-аас арай их хүлээгээд ирсэн юм. Teddy Park гэхээр яалтчгүй нэг тийм хипхоп хэв маяг орж ирэх болов гэдэл нэлийн хараалаа. Тэгсээрээ л клип маань ингээд дуусчлаа. Мяу хамтлагийн мяу гэдэг дууны хамгийн муу хэсэг юу байсан гэж бодож байна. Миний бодлоор заяа. Ерөөсөө ингээд илүү бараг тэр хэсгийг хасчмаар санагдсан зүйл нь юу гэхээр цасан хүн байдэн штэ. Алмас гэж ярьдаг. Хідэн алмас гарч ирэнгүүтээ тэдрээс ингээ айгаад ууттай такос хоол хүнс өгч мөгөө те айж майснаа тэгснэ хамтдаа бүжгэлж мүсчихлээ. Тэр хэсэг одоо юу вэ? Надаа яг нэг юм цэцэрлэгийн амтан болоо товроод ирээрээ. Амтны ингээ дүрд ингээ товроод ингээ хүүхдүүд ингээ бүжгэлж байгаа юм шиг санагдсан надаа. Йоо энэ за гүйлүүдээ энэ ч ийм хэсэг яа оруулж байгаа юм бэ гэд. За яг хуу тэр болохоор тэр рил тийсэр бичлэгэн дээр бол байсан л та. Тэгэл хангалттай шүү дээ. Тэрийг заавал яг үндсэн клипэнд ингээд яага оруулсан юм бол. Oh my god. За дараа нь болохоор нэг маш том мууран дээр
тавуулаа суудсан байсан шүү дээ. За яг тэр хэсэг надаа бас яг юу санагдуулсан бэ гэхээр бас л нөгөө Blackpink-ийн Jennie-гийн сурчлаад байсан Gentle Monster гэдэг нүдний шилний брэнд эдэн шүү дээ. Тэрний нэг том оо unicorn мориноос санаа авсан юм шиг надад санагдсан. Санагдсан биш. Бас л авцсан байг нь харагдчихжээ. За одоо болохоор би яг энэ зурагтан дээр клипийг гаргаад харж байна. Тэгээ нарын бол үнэхээр энэ клипэн дээр маш их гарч илаа. За одоо яг саяны миний яриад байсан нөгөө муур гарч иж байна. Тэгтээ яг бүжиг тал дээр яг нэг гараа ингэж хөдөлгөөд хөлн яг тэр хэсэг бол гоё бас байсан. За тийм байна. Миний хувьд болохоор энэ клипний энэ дууны тал дээр бол одоо миний сэтгэл бол ийм байна. Та нар бас өөрсдийнхөө бас сэтгэлийг бас хуваалцаарай. Та нарын өндөр хүлээлтэнд хүрч чадсан уу? Тэгээд өөр сайлах юм юу вэ? Тэгээд комент дээр ерөөсөө чөлөөтэй бичиж болно. Би та нарын бас сэтгэлийг бас уншмаар байна. Цаашдаа энэ хамтлаг маань өшөө илүү сайжраасаа гэж би бодож байна. Тэгээ одоогийн байдлаар бол Blackpink-ийг бол давсангүй, Baby Monster-ыг давсангүй, оноо бас өгмөөргүй байна. Үнэхээр урам хуг. За тэгээд Meow гэд хамтлаг яг амьдаар дуулалт нь бас ямар байх нь уу? Үнэхээр муу байх нь уу? Үнэхээр сайн байх нь уу? Тэ New Jeans-ийг бол бас гүцэхгүй санагдсан. За тийм ээ. Та нар сэтгэлээ энд дор бичээрэй.